Бид бүгд л амжилтанд хүрэхийн тулд хөдөлмөрлөдөг боловч яаж, хэрхэн гэдэг асуулттай тулгардаг. Чухал агуулгыг богино хугацаанд жишээ туршилгаар баяжуулан ярьдаг TED илтгэлээр шинэ мэдээлэл, амжилттай яваа хүмүүсийн арга барилыг сонсох, хэрэгжүүлэхэд тус төхөн байдаг билээ. Дараах 6 TED илтгэлийн агуулгууд нь өөртөө тусгаж, сурж авах, олон санааг багтаасан сайн илтгэлүүд хэмээн карьерийн дасгалжуулагч нар зөвлөсөн байна. 1-р Ричард Сейнт Джонны амжилтын 8 нууц. Нэгэн ахлах сургуулийн сурагчаас амжилтанд хүрэхэд юу чухал нөлөөтэй тухай асуухад тэрээр оновчтой хариулт өгч чадахгүй байсан учраас 7 жилийн турш 800 гаруй ярилцлага хийж хариултыг нь олохоор зүтгэжээ. Энэхүү илтгэлдээ тэрээр шинжлэх ухаан, технологи, урлаг, хэвлэл мэдээлэл болон бусад салбарын хүмүүсээс юу тусгаж авсан тухайга мөн Роберт Мурдок, Норман Жефферсон, Голди Хаун, Билл Гейтс нартай ярилцсанаасаа чухал агуулгуудыг багтаажээ. Ариана Хаффингтон илүү амжилттай байхыг хүсвэл илүү их унтах хэрэгтэй. Хэдийгээр өнөөгийн нийгэмд бага унтсан нь хичээл зүтгэлтэй гэж дүгнэгдэж байгаа боловч шүн хангалттай нойр авах нь биднийг илүү сэтгэл хангалуун, илүү эрүүл, мөн бүтээмж сайтай ухаалаг болгодог гэсэн байна. 3-дугаар Стивен Берлин Джонсон. Гайхалтай санаанууд хаанаас урган гардаг вэ? Кофе шоп болон бодис сэтгэл ямар холбоотой вэ? Тэрээр хүн болон байгалийн харилцан холбоо бүтээлж байдал шин нээлттэй ямар холбоотойг ярьсан байна. Харин үүний харилцан холбоог судлахдаа заримдаа бид асуудалд шийдэл олох эсвэл шин санаа гаргах дээр хүмүүс ихэвчлэн юун дээр алддаг тухай олж мэджээ. 4-р Тим Браун бүтээлч байдал болон тоглох хоёрын уялдаа. Инновац Ideo фирмийн ерөнхий захирал тэрээр бидний бага насанд байсан тоглоомд бүтээлч сэтгэхгүй, насанд хүрч том болох үед хэрхэн алга болж буй тухай, үүнийгээ яаж буцааж авах, мөн хүүхэд насны бүтээлч сэтгэхгүй ямар үр ашигтай тухай ярьжээ. 5-дугаар Людвиг Меришейн. Усгүй ван. Нэг удаа түүний найз нь хэрвээ бид усанд орохгүйгээр цэвэрхэн болох арга байсан бол хичнээн хялбар байх байсан тухай хэлэхэд тэрээр эндээс шин санаа гаргаж болохыг хэлжээ. Тэрээр ууган Өмнөд Африкийн иргэдийг багтаагаад 2.5 тэрбум хүн цэвэр усны их үүсвэргүй газарт амьдрдгийг олж мэдсэн ба ихэнх газарт зөвхөн ус олохын тулд бага насны хүүхдүүд өдөрт 2 цагийн турш алхаж явдгийг олж мэдсэн байна. Улмаар хуурай ваныг бүтээгдэхүүн болгож хөгжүүлж эхэлсэн юм. Тэрээр уг инновацийн бүтээгдэхүүнээ хэрхэн хөгжүүлсэн, мөн худалдааны зах зээлд хэрхэн гаргасан тухайгаа ярьжээ. 6-дугаар Эрнесто Сиролли. Хэн нэгэн туслахыг хүсвэл сайн сонс. Доктортой хөгжлийн эксперт Сиролли энтерпренер хүмүүст зориулсан нэгэн сонирхолтой илтгэлдээ олон улсын тусламжийн байгууллагуудын тухай ярьсан байна. Ихэнх тохиолдолд тусламжийн байгууллагын ажилчид ямар нэг асуудал гарах үед түүнийг нь шийдэж өгөхийн оронд сайн сонсох, эдгээр асуудал тулгарсан хүмүүст асуудлаа хэрхэн шийдэх чадварыг олж авахт нь чиглүүлэх нь илүү сайн шийдэл юм гэжээ. Өөрөөр хэлбэл асуудлыг нь шийдэж өгөх биш, хэрхэн шийдвэрлэх тухай зааж сурах нь илүү үр дүнтэй юм.